Aspirant event эргэж ирэхээр болсон бөгөөд 3 жил удаан хүлээлгсэн Seance event эцэст нь нэгэн гарахаар болжээ. Мөн үүнтэй холбоотой олон сонирхолтой ивентүүд гарах гэж байгаа бөгөөд энэ бүгдийг багслан би та нартай ярьж өгөхөд бэлэн болсон байна. Тийм ээ, MLBB Guide бичлэгийнхаа дараагийн дугаарт тавтай морил. Горок маань ревамп авч байгаа бөгөөд бүхэл скиллүүдийнх нь механик нь өөрчлөгдсөн. Харж байгаачлан нэгдүгээр скилл нь шууд цохингоо станддаг бөгөөд хоёрдугаар скилл нь яг л бадаангийн хоёрдугаар скиллтэй адилхан буцаагаад ханаа татаж болдог болсон. Пассив скилл нь хуучин нэгдүгээр скилл шигээ зөгтөг бөгөөд мана нь өөрөө аяанда дүүргэгдэх байдлаар улаан өнгөтэй болсныхон дараа зөхөх боломжтой болдог. Мөн яг ингэж зөхөж байх үедээ станд орохгүй. Ультимейт нь яг л хуучин шигээ хантай хавсарч зөгтөг бөгөөд илүү том рейнжид анимед стан өгдөг болсноороо давуу талтай болжээ. Season 37-гийн шинэ баатар Zetian, Shandu хотын хатан хаан. Нэгдүгээр скилл нийтдээ 3 удаа зөгтөг бөгөөд мов ч юм уу дайснаа оноо зөхгүй тохиолдолд дараагийн зөхөлдөө хийдэггүй. Хоёрдугаар скилл нь болохоор Louis-ийн хоёрдугаар скиллтэй ер нь адилхан дөө. Ялгаатай юм нэгэн зэрэг 2 удаа ашиглах боломжтой юм. Ультимейт нь ч гэсэн паршиг ультимейтнээс бараг ялгаа алгадаг. Ийсүн шиний үлчиг Мафны хаанаас ч дайсны баатрыг стандд юм бэ? Ер нь энэ шинэ баатрт бараг шиний байгаа мó? Үгүй яах вэ? Пассивны ажиллахаараа дайсны баатрыг өөрөөсөө түлхдэг юм байна. Нанагийн бамбур шулдаг пассивтэй яг төстэй юм биш шүү дээ. Хөөхөн удаан хугацааны дараа идэвхжтэй юм байна. Ер нь шинэ юм гэсэн чинь бас л байсан скил байсан юм шүү. Рафаэле дээр нэг амар гоё шинжилэлт орж ирж байгаа юм билий. Тэр нь харж байгаачлан багийнхан хүн өгсөн тохиолдол дахин амьлуулж болдог болсон гэж боддоо. Ямар кайфтай юм бэ? Би ер нь Рафаэле мэн боллоо. Та нар сая анзаарсан болоо Maf маань шинжлэгдсэн байгаа. Удахгүй гарах All Star event-д зориулж Maf маань өлөг гөрүүлийн дизайнтай болж өөрчлөгдөж байгаа юм билий. Бүр лор дотор суугаад явах боломжтой болсон байлээ. Гэхдээ энэ шинжилэлт нь зүгээр л ивентийн төр хугацаагаар гэдгийг сануулган зүйтэй байх. Түүнээс ш бүрий тэр чигтээ ийм шинжилэлт орно гэсэн үг биш шүү. Нилээн удаан ярьсан лейнээ сонгож тоглодог систем эцэст нэг юм орж ирэхээр болжээ. Тоглогч нь матч дарахаас өмнө 2 лейн сонгох бөгөөд тэр 2 лейнээс л баатраа сонгож авна. Хэрвээ сонгож авсан баатрынхаа лейнээр явахгүй бол тэр тоглогчид шийтгэл өгөх зохицуултаагаар орж ирж байгаа юм байна. Ингэснээр тоглогч нь хүссэн баатраараа тоглох боломжийг олгох бөгөөд дахиж хизээч танк ав гэж шаардуулахааргүй болжээ. Season 37-гийн First Recharge skin бол Change, харин Season skin Paramis байх болно. 7 дугаар сарын Starlight skin бол Povius. 8 дугаар сарын skin Kadita байх бол 9 дугаар сарынх Predrin байх болно. Долдугаар сарын Grand Collection event-ээр Hanzo-гийн skin гарах болно. Наймдугаар сарын Collector skin бол олон сараар хойшилсан Arlott skin гарахаар болжээ. Хүн адилхан Novariaгийн skin дараа сар буюу 9 сард гарахаар болжээ. Relentless flow of time's continuum. I am the dragon sworn, and I carry the will of the dragon. Хизээ гэдгийг нь мэдэхгүй ч дараагийн Grand Collection event скинүүд бол Hellcard болон Bruno. 6 сарын 18-нд Aspirant event гарах бөгөөд энэ удаад Leslie болон Change 2 гарах болно. Харин үүний дараах Aspirant event дээр Vexana болон Guinevere-ийн шинэ Aspirant skin-ээр гарах юм байна лээ. Prize pool дотор нь Aspirant 2 skin болон Sylvana Yi Sun-шийн 2-ын Collector. Тэгэд мөн бусад Lucky Box болон Epic skin-үүд байгаа.
Тэгэд энэ ивентийг хэрхэн хямдхан авах талаарх бичлэгийг үзхийг хүсэж байгаа хүмүүсийг байгаах. Би ямар ч л байсан 18-наас өмнө дахиад нэг энэ талаар бичлэг хийх болно. Тийм учраас subscribe дараад хонхоо идэвхжүүлээд байж байгаарай. Цаг алдалгүй мэдээллийг авахын тулд шүү дээ. Дараагийн ивент бол хүсэн хүлээсэн Seance ивент эцэст нь гарахаар болжээ. Гэхдээ 7 сарын сүүл хавцаагаар гарах бах. Харж байгаачлан Чөв, Баданг, Валер гэсэн 3 баатрийн скинийг авах боломжтой бөгөөд 3 алтан скинийг нь 1200 крэс цуглуулж авах боломжтой. Харин Бадангийн Pegasus скинийг эхний 10 даралтанд шууд унгаах болно. Харин нөгөө 2 Pegasus скинийг нь болохоор 899 даймондаар шопоос худалдаж авах боломжтойгоор гарах юм байна лээ. За тэгээд ерөнхийд нь харахад бол нэг иймэрхүү. Нарутогийн скин худалдаж авахдаа яг адилхан 1200 крэст. Та нар тэгээд энэ скинүүдийг авъя гэвэл мөнгөө бэлдээд байж байгаараа би тэгээд цаг алдалгүй тухайн үед нь хэрхэн хямдхан авах талаар бичлэг хийх болно. Дараагийн ивент бол Scenario Character гэдэг ивент байна. 8 эсвэл 9 сарын хавцаа аль нэгэнд нь гарах болно. Өмнө жил үдшигээ яаж гардаг шиг яг л адилхан механиктай адилхан л гарах юм шиг байна. Дараагийн ивент бол Metro Zero гэдэг шинэ скин series юм. X-Borg, Roger, X-Sha гэсэн 3 баатрийн скинтэй 8 сарын 8 хавцаагаар гарах таамаглалтай байна. Дараа нь MSC ивент Натаны скинтэй эргэж ирж байгаа бөгөөд яг л өмнө жилийн шиг 719 даймдаар шууд худалдаж авах боломжтой. Мөн MSC coins цуглуулга ивент таскуудтай байгаа. Цуглуулсан MSC coin-уудаараа өнгөрсөн жилийн MSC скинүүдийг худалдаж авах боломжтой байгаа. Валентинагийн скин байхгүй байгаа шүү. Үүний оронд Натаны скин байгаа. Атласын оронд Паршагийн скин байх юм болов уу? Атлас нь байх юм болов уу? Энэ хоёрын аль нэг нь байх бах. Тэгээд харж байгаачлан Lemord, Jawhead, Cloud-ийн MSC скинууд гарах болно. 6 сарын 27-нд All Star ивент үргэлжлэх болно. Энэ ивентүүдийн нэг нь Jawhead-ийн Epic скины Pass ивент болно. 349 даймондаар шууд скинийг нь худалдаж авах боломжтой болов. Painted скин болон бусад премиум эффектүүдийг 700 даймондаар худалдаж авах боломжтой. Эцэст нь Battle Plan гэдэг Popoli All Star скинийг авах боломжтой ивент байгаа. Нөгөө нэг Akai-ийн Epic скинийг авдаг ивенттэй бүр яг адилхан ивент байгаа. Өдөр болгон таска биелүүлээ шоог нь эргүүлээд токныг нь олж аваад тэгэл 100000 олгол Popoli All Star скин чинийх болно. За бичлэг маань ингээд дуусч байна. Бичлэг таалагдсан гэж найдаж байна. Би ч гэсэн нэг жоохон унтахгүй болов. CapCut-аас гараад DaVinci Editor сурахыг бүр хэдэн өдөр суудсан чинь бүр нуруу гүшицсэн байна. Юудсан унтаж босч ирчээд хэрхэн Aspirant скин өнгөө авах талаар бичлэг хий да. Ер нь одооноос хичээл тарчихсан болохоор бичлэгээр одоо бөмбөгдөөд өгөх болно. Тийм болохоор subscribe дараад хонхоо дараад байж байгаарай. See ya.